дамжуулах шугам, тоног төхөөрөмж, барилгын хийц, бүтээцээр дамжин хүрээлэн буй орчинд хэрэгцээгүйгээр дулаан алдагдах процессыг дулааны алдагдал гинэ. Шугамын дулаалга муу буюу дутуу байх. Дулаалгын материал чанар муу, суйрлуулалт буруу хийгдсэн. Хоолойн баланс, гагнуурын хэсэг, хаалт арматур зэрэг дулаалга хийхгүй орхих. Засвар заацыг хангалтгүй, бүтэмжлээгүй байх. Хуучирсан эсвэл гэмтсэн дулаалгын материалын улмаас дулаан алдагдана. Шугамын урт ба байрлал. Ил байрласан шугам нь салхичийг, хурд тунц зэрэг орчин хүчин зүйлд илүү өртөж дулааны алдагдлыг нэмэгдүүлдэг. Дулааны төвөөс хэрэглэгч хүртэлх шугамын урт их бол алдагдал нэмэгддэг. Тогтмол үзлэг хэмжилт хийгдээгүйгээс алдагдлыг илрүүлж чаддаггүй. Эвдрэл гэмтлийг хугацаанд нь засахгүй бол алдагдал улам ихсдэг. Хит хэрэглээ ба системийн ачаалал. Системийг хит ачааллах буюу хэрэглэгчдийн зохисгүй хэрэглээнд шаардлагагүйгээр дулаан дамжуулалтыг дэмжүүлж алдагдлыг үүсгэнэ. Дулааны энерги дулаалгаараа алдагдах хүчин зүйлүүдийг хэрэглэгч та хийж гүйцэтгэснээр нийгэмд эрчим хүчийг хэмнэж, агаарын бохирдлыг бууруулж, хэрэглээний зардал буурах чухал ач холбогдолтой билээ. Дулааны алдагдлыг бууруулахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлж болно. Дулаан дамжуулалтын коэффициент бага дулаалгын материал ашиглах, шугамын бүх хэсэг жиг завсаргүй дулаалга хийх, холболт болт орчмын дулаалга орхиж болохгүй. Гадны нөлөөллөөс буюу ус, чийг, механик гэмтлээс хамгаалах бүрээс нэмж хийх. Шугамын уртыг багасгах замаар дулаан алдах боломжийг бууруулах. Өөрөөр хэлбэл дулааны төвөөс хэрэглэгч хүртэлх замыг судалж хамгийн бага зайтай маршрут төлөвлөх. Хяналт засвар үйлчлэгийг сайжруулах. Дулаан алдагдж байгаа газруудыг илрүүлэх. Термографийн камер ашиглах боломжтой. Гэмтэл баг гаргахын тулд дуны засварын ажлуудыг чанартай хийх. Эвдрэл цоорол дулаалга мууцсан хэсгийг шуурхай засварлах. Зөв бус хэрэглээг илрүүлж зөрчлийг айлдах. Буцах усны температурыг батлагдсан графикт бариулах. Дулааны тоолооруудын хэмжих хэрэгслүүдийг стандарт хангуулах. Технологийн шинжилэл хийх. Өндөр үр ашигтай дулаан дамжуулах хоолой ашиглах. Дулаан дамжуулалтыг илүү оновчтой хянах систем нэвтрүүлэх. Хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх. Хэрэглэгчид дулааны хэмнэлтийн талаарх мэдээлэл зөв зохицуулах мэдлэг олгох, засвар үйлчилгээнд хэрэглэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж болно.